За тайлан сонслоо. Би нэг хоёр зүйл тодруулах гээд энэ танилцуулга дээр хууль тогтоомжийн хүрээнд 8 санал гээд 2 санал гарсан байна л да. Нэгийг одоо сайн ойлгохгүй учраас нарийн тодруулмаар байна. Хорих хэл эдэлжүү Монгол улсын иргэн гэдэг нэг юм санал байна. Энэ хорих хэл эдэлжүү иргэнд сонгуул ирэх олох тухай асуудал юм уу? Ямар хүчтэй юм бэл? Хоёр дахь зүйл бол энэ улсын хурлын судалгүй намууд санхүүжилт олох гэдэг ийм санал гарч ирсэн. Одоо нэг 35 байна 36 улсын одоо улс төрийн нам байна. Тэгээд тэр одоо намуудаас чинь үндсэндээ 4 нам бол улсын хурлын судалтай нэг эвсэл судалтай л байна шүү дээ. Тэр бусад одоо намуудад одоо санхүүжилт олохтой холбоотой асуудлыг таахан бас хүндэж байгаа юм байна шүү дээ. Энийг одоо ямар үндслээр ингэж гаргаж ирсэн. Одоо энэ яаж олохтой холбоотой бас таахан зохих төвчний судалгаа байгаа бах. Тэрийг сонсох гэсэн. Баярлалаа. За 4 нэмэр микрофон. За Зүлхбай гишүүн. Өөрийгөө танилцуулаарай. Өнөөдрийн үндэсний комиссийн дарга Сүнжид Зүлхбай гишүүний эхний асуултанд нь хариулъя. Хорих ял эдэлж буй хүмүүст сонгох эрхийг 3 янзаар улс орнууд зохицуулж байна. Зарим нь бол бүрэн өгдөг, зарим нь огт бүрэн хаадаг, зарим нь хэсэгчлэн өгдөг гэнэ. Тэгэхээр нийтдээ бид нэр хорих ял эдэлж байгаа хүмүүсийн тоог аваад үзэхээр 4700 хүн байна. Эндээс 2 жилийн дотор суллагдах магадлалтай хорих ял шийтгүүлсэн хүмүүс тал хувь нь. Тэгэхээр энэ хүмүүст одоо эргээд гарахад нийгэмшүүлэх боломж олгох гэдэг үүднээс зарим улс орнууд ялгамжтайгаар хүнд гэмт хэрэг үйлдсэн тодорхой зүйл ангитай гэмт хэрэг үйлдснээс бусад хорих ял эдэлж байгаа хүмүүст сонгох эрхийг нь олгодог бас жишээ байна. Энийг бас олон улсын хорооноос бол зөвлөдөг юм байна. Иргэн харж тухайн улс өөрийнхөө үндэсний онцлогтой нийцүүлэн энэ эрхийг хязгаарлах эсхийг бодож үзнэ үү гэдэг. Тэр утгаар нь эхний энэ хорих ял эдэлж байгаа хүмүүст сонгох эрхийг олох боломжтой эсхийг одоо судлах талаар санал оруулсан. Хоёр дахь асуултанд Өнөөдрийн үндэсний комиссийн хэлцээний дарга Юндан Жамт 5 номер дээр хариулна. За 5 номер микрофон. За тавхан өнөөдрийн мэндийг хүргэе. Юндан Жамт байна. За улс төрийн намуудад санхүүжилт олох асуудлаар урд нь нээлттэй нийгэм форум болон ардчлал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгээс бол 2018 онд Монгол улс төрийн санхүүжилт эрх зүйн орчинд хийсэн дүн шинжилгээ байдаг. За энэ дүн шинжилгээний хүрээнд бас судлаад энэ улс төрийн улсын хурлын судалгүй улс төрийн намуудад бас санхүүжилт олох нь ийм ач холбогдолтой олон улсад бас ийм тогтсон жишг байдаг. Энэний дагуу бас одоо улсын хурлын судалгүй намуудад одоо санхүүжилт олох нь цаашдаа тухайн намыг сонгуульд оролцуулахад одоо дэмжлэг үзүүлэх нэг ийм хөшүүрэг болдог талаас нь бол судалгаанд дурдсан байна. Басна. За Зүлхбай гишүүн тодруулна. За яг би сүүлийн хариултад холбогдуулаад мэдээж хэрэг одоо жишээ нь бид иргэдийн сонгох эрхийг бол бүхий л өвшөнд нээх нь бол ардсан одоо дэглэм засаглалын чухал одоо шалгуур л да. Гэхдээ улс төрийн намуудыг бүхэлд нь хэрвээ ямар нэгэн байдлаар их хурлд одоо судалгүй байхаас нь үл шалтгаалаад санхүүжүүлнэ гэх юм бол яг өнөөдрийн манай улс төрийн одоо нөхцөл байдал соёл гэдэг юм эсвэл институцийн төвшин бол одоо энд хаалганы чадхуу гэдгийг бас та хүмүүс бодох ёстой байхаа. Зөвлөмж өгсөн ч гэсэн та хэдийн зөвлөмжийг авчдаг олон улсын байгууллагууд гадныхан нь бол ерөөсөө нэг л юм шахаал гэдэг шүү дээ. Тэгэхээр тэднийхний одоо зөвлөсөн болгоныг бидэнд биелүүлнэ гэх юм бол манай нийгэмд энэ нийгмийн харилцааг зохицуулах ямар ч боломжгүй. Заримдаа бид бол одоо хангалттай хэлж чаддаг байх шүү дээ. Өөрийнхөө одоо улс төрийн одоо төлөвшил, улс төрийн одоо тогтолцооны байгаа байдал төрсэн байдлаар бид зохицуулт хийхэд явахгүй бол юм болгоныг л одоо авч хийх сөрөтл юу ч хийж чадахгүй ийм л байдал руу орчдөг учраас энэ дээр та бүхэн маань нэг сайн судалгаа хийж бас зөвлөмж гаргаж өгөөрэй. Баярлалаа.